Хай, өнөөдөр хүүхдийн баярын өдөр. Энэ жилээс эхлээд яг их хүрсийн баяр, хүүхдийн баяр гэж нэрлэдэг болсон гэд би өчигдөр фэйсбүүкээс харсан зөв буруу юу? Тийм болохоор хүүхдийн баярын минь төргий хүүхдүүдээ гэл. Манай гэрээнд энэ шинэ шар өнгөтэй Мейтуан компани мопитуудыг тавьчиж, энэ болохоор түрээсийн мопит ахгүй юу? Ер нь Хятадд түрээсийн дугуй, машин мопит гэсэн түрээсийн зүйлс маш их байдیں۔ Тэгээд манай энэ хавар өөр компани мопитууд байгаа гэсэн баггүй. Тэгээд шинэ мопит унах ч гоё шүү дээ тий. Тэгээд унсан. Зүгээр үтсэн юм аа. Мопитыг яг дугуйтай харьцуулбал одоо тог цахилгаан бензиний асуудал байгаа ч гэсэн машинтай харьцуулбал бүр харьцангуй бага шүү дээ. Ер нь энэ түрээсийн мопитыг бол машиныг унахыг багасгах зорилтоор ер нь Хятадууд өргөн хэрэглэдэг юм. Шинэ болохоор унахад эвтэйхэн бас гоё юм байна. Би одоо цаг орчим унсан байгаа хгүй өнөглөө тэгсэн чинь төлбөр нь 5,000 төгрөг гарсан. Дугуйг бодвол хайрцангуй үнэтэй. Дугуй болохоор нэг цаг унвал 1,000 орчим төгрөг л гардیں۔ Тэгээд мопед болохоор хурдандаа 25 км хүртэл хурдталж байгаа хгүй. Тэгэхээр за яг нэг цаг ер нь дунджаар утахад нэг 17-8 км явна гэсэн үг. Тэрэнд 5,000 төгрөг гэвэл бас гайгүйч биш. Үнэтэй юм шиг санагдсан шүү. Өнөөдөр хэдийгээр баярын өдөр ч гэсэн би гэртээ өнжин манай хоёр болохоор баярлах гад гараа яваад гисэн. Би нөгөө хичээлдээ даалгавар ихтэй болохоор өнөөдөр яг гарч болохгүй. Гарах юм бол би өстэй жийхэ уйлах байх. Хятадд хүүхдийн баярыг ер нь бол мэддэг, тэмдэглэдэг. Гэхдээ монголчууд тийм гоё өргөн хүрээнд бас нэг тэмдэглэдэггүй юм. Зүгээр л нэг цэцэрлэгийн хүүхдүүд бол цэцэрлэгтээ дуу шүлэг уншаал ингээл арай гоё амттан идээд сургуулийнхан бас нэг бяцхан арга хэмжээ хийгээд ч юм уу нэг тийм цомхон хүрээнд тэмдэглэдэг. Тэгэхээс биш хүүхэд болгоо нэг ууттай бэлэг авах хэрэгтэй ч юм уу эсвэл тийм гоё Монголд байдаг шиг болдгоо мó. Тэгэж яг нийт хүн амдаа эзлэх хүүхдийн тоогоороо Хятад бас тийм өндөр биш. Монголчин хараа эсрэгээрээ хүүхэд залуучуудын орон гэдгээрээ бараг 30 гаруй хувийн 18 наст хүртэлх хүүхэд эзэлдэг. Одоо энэ жил гэхэд Монгол улсын хүн амын тоо 3.5 сая байлаа гэхэд одоо 18 наснаас доош хүүхдүүдийн тоо 1.3 сая байсан гэсэн. Тэгэхээр чинь бас өндөр байгаа сте. Тэгэхээр ялцчгүй хүүхэд залуучуудын орон гэгдэх нь аргагүй. Гэхдээ Хятадд болохоор нэг нийт хүн амынхаа 15-6% нь л 18-аас доош насны хүүхэд байгаа байхгүй юу? Тэгээд ер нь ирээдүйд Монголд бол шинэ төрөлтийн хүүхдийн тоо нэмэгдэх төлөвтэй бол Хятадд эсрэгээрээ буурах төлөвтэй байдаг нь бас ялцчгүй. Ирээдүйд бол нийгмийн ачаа дарамтын илүү өсөж өгөө. Ер нь ихтэй хөгжиж буй орон одоо цаг хугацаа явахын хэрээр нийгмээс хүнлүү чиглэсэн ачаалал илүү өсдөг юм шиг харагддаг. Одоо манай аав ээж үйл гэхэд одоо тухайн үеийн нийгэм за манай аав ээж хоёр ингээд 70-аад оны хүмүүс байдаг гэж бодоход одоо яг хөлмөрийн наснд гэр бүл зохиогоод амьдарч байсан нийгэм нь одоогийн одоо тухайн насныхнаас харьцангуй нийгмийн дарамт бага авдаг гэсэн гэдгийг ярьж байгаа байхгүй юу? Одоо жишээ нь би нэг 2050-аад онд тэтгэврт гарах байгаа байхгүй юу? Тэгэхээр за 90-ад оныхан одоо яг миний үеийнхэн за тэр үед болохоор Монголд нийгмийн өөрчлөлт шинжилтээс болоод төрөлт арай багассан байсан үе гэж байгаа байхгүй юу? Тэнгүүт бид нар яг ингээд 50-ад онд тэтгэврт гарч байгаа юм. За тэнгүүт 2050-ад онд ерөнхий төлбөрөө Монгол улсын хүн ам 5 сая төгрөг гэж байгаа байхгүй юу? Тэгээд ер нь цаашид бус улсуудыг харуул өсөлт ер нь жоохон удаашрах төлөвтэй юм гэж үзвэл одоо яг хөдөлмөрийн насны хүмүүс одоо тэтгэврийн насныхан бол 18 хүртэлх насны хүүхдийн эдийн засгийг ерөнхийд нь дааж тулж авдаг гэж үзвэл бас би бол тэтгэвртээ гарахтаа бас гайгүй санаа амар байж чадхаар байгаа байхгүй юу? Одоогийн хүүхдүүд маань та нар миний тэтгэврийн мөнгийг төлөх болно гэсэн үг. Харин хөдөлмөрийн зах зээл нэг хүнд ачаалал зэрэгээсээ нийгмийн дарамт бол харьцангуй өндөр аавна гэсэн үг л дээ. 老师和各位同学们，大家下午好。我叫梅花，我的题目是：为什么有些国家的工人人均产出时比其他国家高得多呢？本文的目的是介绍社会基础设施与每名工人产出之间的关系。社会基础设施的替代指标
认识到测量误差的可能性。论文通过，基础设施水平最高的国家是瑞士、美国、加拿大，然后最低的是扎伊尔、海地、孟加拉等。然后从这边提出2个最重要的问题，第一个是，如果社会基础设施增加1个单位的外生变量的变化对人均产出有什么影响？第二个是真正的社会基础设施的变化范围是多少？结合这2个问题的答案，我们可以量化各国社会基础设施差异。这是这个文章吧？用自己的话，2个是物质资本和教育程度的差异只能部分解释，各国工人但是不这么大。然后第3个，各国好，谢谢老师。Баярлаа. Би өнөөдөр макро эдийн засгийн хичээл дээрээ яагаад зарим орны ажилчдын бүтээмж нь бусад орныхоос илүү өндөр байдаг вэ гэдэг нэртэй макро эдийн засгийн топ пейперийг PPT хийж танилцуулсан. Энэ пейперийг 1999 онд хийсэн гэж байгаа байхгүй юу? За тэгээд та нар боддоо нэг асуулт асууя. 1988 онд одоо Америкийн нэг ажилчны бүтээмжийг одоо Африкийн Нигер улсын нэг ажилтны бүтээмжтэй харьцуулахад 35 дахин илүү өндөр байсан гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр Америкийн нэг ажилчны 10 хоног хийдэг одоо ажлын бүтээмжийг Нигерийн ажилчин бүтэн жилжингээ хийнэ гэж байгаа байхгүй юу? За тэгвэл асуулт нь үүнд юу хамгийн голлох нөлөөлөх вэ? Бодоорой. Энэ пейпер дээр бол яг нөлөөлөх хувьсгчийг тухайн улсын бүтэц зохион байгуулалт захиргаа гэж үзсэн байгаа байхгүй юу? Хэрвээ энэ хариуг үнэн зөв гэж дагвал монголчууд одоо цагт ингээд харийн нутагт өөр оронд ажил хийгээд өндөр бүтээмж гаргаад өндрөөр үнэлүүлээд байгаа нь улс төр, улсын захиргаа, бүтэц зохион байгуулалттай холбоотой болж таарна гэсэн үг. Тэгээд бас өөрсдөө бусад орны хүмүүстэй харьцуулж дорд үзэх шаардлагагүй. Энэ бол бидний муугийнх биш гэдэг байхгүй юу? За өнөөдөр ч ингээ сургууль төрөнчлөө. Гэртээ харьцгаа ядарчлаа. За бай бай.